Шинжлэх ухаан танин мэдхүүн од мөндөр суугийн цаг хугацааны аялал нэвтрүүлэг эхэлж байна. Хөтлөгч орчуулагч Мөнхбаатар болон Мөнхцөл миний бие шинэ дугаараа хүрэхээр бэлэн болсон байна. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 дэлгэнээр хүрч байна. Өнөөдрийн дугаарыг Монголдо илүү урамшуул зарласан Skytel гэр бүлийн сонголтуудтай Улаанбаатар гурилт хэмжин та бүгд түргэж байна. За өдрийн мэнд Мөнхбаатараа. Өдрийн мэнд. За ажил сайн. Ажил сайн. За шинэ дугаараа хоёлаа. Ямар сэдвэр? Хаашаа хизээр баялах вэ? За 20 дугаар зууны босгон дээр 1905 он амьд гэж хэлж байна. За 1905 оны нэг дэлхийд болсон нэг маш өвөрмөц одоо олон шин юм болсон нэг тийм дайн байгаа. Тэр дайны тухай ярина. Ер нь өмнөх нэвтрүүлгээ шууд үргэлжлүүлээд яриад явчихгаа. Хоёулаа өмнөх нэвтрүүлэг дээр чинь Японы хаалттай 200 жилийг ярьсан тий. За тэрнээс 200 жилийн эцэст нөгөө 200 жилийн инх хамар тайван оршоод хорвоо ертөнцөөс хаалттай оршоод тэгээд тэрнийхээ эцэст одоо гараад ирсэн чинь хамаг дэлхийгээс хоцрогдсон байсан. Аж үйлдвэрийн хувьсгалаас хоцрогдсон байсан. Тэгээд Япон улс маань сандарч эхэлсэн. Тэр чинь анх зорилго нь угаасаа гадны нөлөөнөөс гадны хүчнүүдээс өөрийгөө хамгаалах гэж тус гаралцсан. Тэгтэл одоо ингээд нэгэнт хүч мөхсдөхөр болцсон гэдгээд тэр ухаарсан. За ингээд 1800 одоо нэг дайныхаа өмтгөлийг жоохон хийчихтэй. Энэ 30 жилийн 30-аад жилийн нэг сэргээн босголтын үе байгаад байгаа. Тэрийг нэг ярьж үндсэн ойлголттой өгчөө. Тэгээд дайн руугаа орондоо. За энэ хамгийн одоо Токугавагийн шогунууд ингээд үе залгамжлал ингээд яваад байгаа шүү дээ 200 жилийн хугацаанд чинь. Тэгэхээр 1867 онд хамгийн сүүлчийн Токугава Йошинобу гэдэг шогун сууж агаад одоо ингээд нэг дайнд яалагтаад улс төрийн шахалтаар огцорсон. Тэгээд үндсэндээ улс төрийн товцонгоос гараад за энэ дээр болохоор одоо ижнүн шогун гэдэг нэг цэргийн одоо ерөнхий хамгийн том жанжин эрх мэдэлтэл яваад байгаа болохоос биш уг нь эзэн хаан гэж байгаа шүү дээ. Тэр үед болохоор эзэн хаан Мэйжи гэдэг эзэн хаан гарч ирээд одоо тэр шогуны сүүлчийн шогуныг огцруулсны дараа за энэ үеийг болохоор Мэйжигийн удирдлагаар одоо сэргэн мандсан Мэйжигийн сэргэлтийн үе гэж 30 жилийн үеийг нэрлэж байгаа юм. За энэ бол 30 жилийн хугацаанд үнэхээр супер асар хурдтай одоо модернизац хийж энэ Япон улс бол ерөөс орчин үеийн улс болсон. Энэ түүх бол үнэхээр гайхалтай. За энэ үед нэг Япон улсын өрөө гэж байгаа юм. Фукоку Кёхэй гэж байгаа. За орчуулбал улсаа баяжуулж цэргээ бэхжүүл. Тэгэхээр ерөөсөө энэ маш товч өгöd ойлгомжтой тий. Ингээд яг улс үндэстнэрээ нэгдэж болохоор өрөө байна шүү дээ тий. За ингээд юу болсон бэ гэхээр 1870-аас 80 оны хооронд 10 жилийн хугацаанд маш олон урт төмөр зам барьсан, цахилгаан холбоо, телеграфтай болсон, утсан холбоотой болсон. За орчин үеийн усан онгоцны үйлдвэрлэлтэй болж байгаа. Чинь ерөөс хамгийн бол далайн хүч байгаад байгаа шүү дээ. Тэнгисийн цэрэг. За тэгээд орчин үеийн нөгөө технологид уур хаанууд баригдаж байгаа. Нөгөө нэг жижиг төмөр замтай нэг тэрэгэн цэрээр явдаг. Тэр уур хаан мурхаа. За тэрний бас арай боловсронгуй хувилбарууд тийм уур хаанууд баригдаж байгаа. За энэ дэр нөгөө нэг сум хэрэглэл зэвсгийн үйлдвэрүүд гээд энэ одоо ер нь 18 дугаар зууны сүүлээс эхлээд эн чинь ер нь бараг л нөгөө зэвсгийн технологид аим болчихж байгаа шүү дээ. Өмнө нь бол сэлэм жадар байлдаа тэгээд явдаг байсан тий. Тэгэхээр одоо энэ яг ховицэр гээд юуны тэр нэг өвхөр бууны одоо орчин үеийн хамгийн анхны өвхөр буу гэх юм уу. Тэр бууны үйлдвэрүүд баригдаж байгаа юм. За зарим нь болохоор өөрсдөө яг металл ургийн одоо үйлдвэрээрээ тэрийг энэ үйлдвэрүүдэд бариад зарим нь болохоор импортлж оруулж ирээд өгсөрдөг ч юм уу тийм байдлаар ерөөсөө маш их хөрөнгө зарцуулж ерөөсөө асар хурдан хугацаанд үйлдвэрчсэн. Гэхдээ юу юм Мөнхбаатар одоо чинь Япон ингээд хаалттай 200 жил байжгаад яа харахгүй ингээ тий нээсэн чинь хоцрогдсон байна гэдгийг ойлгосон. Харин ч бүр улам гадны одоо эзэн гүрнүүдийн хувьд бол айгүй амархан олзуулсан болох гээд байна гэдгийг ойлгосон. Гэхдээ энэ айгүй богино хугацаанд модернизацийг айгүй сайн хийсэн гэж байна. Гэхдээ энэ техник технологи нөө хаваад чинь ямар улс орноос илүү татсан бэ? Одоо яг тэр л болохгүй л гэж тий. За зарим нэг өөрчлөлтийг бас энэ нөгөө тэмдэглэснээр алгасахгүй яриад явчих гэж бодож байна. За 1873 оноос эхлээд нөгөө энэ нэг юм чухал юм хэлэх юм марцсан байна. Самурай нь одоо язгууртны ясыг халсан. За. Самурай ч одоо үндсэндээ за сайнаар ярил манай тайжнэр л гэсэн үг шүү дээ ер нь тий. За муугаар ярил хар шарф яваад л гэсэн үг хэлчихэж байгаа байхгүй тухай тий. Үе залгамжилт ирэх мэдлэлтэй ер нь нөгөө нэг жоохон тийм
үлбгэр тийм болох магадaltaй. Одоо нэг энэ чи ялангуяа нөгөө нэг инх 50 цагийг үргэлжлээд тахлаар нэг тийм дүнсгэр үлбгэр маягийн болох магадaltaй Тийм байна нөгөө дайн тулаан хийжтэй нөгөө Баатар гавья байгуулах орчин нөхцөлж байхгүй болсон байж. Тийм нэг баатарлаг хурц эрмэг чанараа алдах тийм тал руугаа орсон байсан. Тийм болохоор энэ самурай явсыг хайлж байгаа. За одоо тэр чинь үндсэндээ цэргийн хүчин самурайнэр л байсан гэсэн үг шүү дээ. Тэгэхээр самурай байхгүй болгоод бүх нийтийг цэрэг татдаг болж байгаа байхгүй 1873 оноос эхлээд. За тийм болж байгаа. За соёлын хувьд гэх юм бол бүх нийтийг бичиг үсгтэй болгох гэдэг иймэрхүү өөрчлөлтүүд. Ер нь нийгмийн технологиос гадна нийгмийн эдийн засгийн бүх талын одоо өөрчлөлт шинжилтүүдийг хийж явж исэн байгаа. За Жанжин штаб анхны орчин үеийн жанжин штаб байгуулж байгаа. За тэрийг болохоор ерөнхийдөө Европын орнуудад төстэй тэр дундаа Прусыг яг дөөрэж. Одоо Прус чинь бид нар л одоо байхгүй болохоор бид нар нэг сайн мэддэггүй л болохоос биш. Герман, Литв, одоо Польш, Оросын зарим хэсэг те. Тийм Чехос тодорхой хэмжээгээр орж байна уу? Тий, варг орж магадгүй шүү. Тэднийг одоо хамарсан 400 жил орсон амар мундаг жинхэнэ одоо милитарист улс байсан шүү дээ. Тэгэхээр тэр энэ Прус гэдэг улсаас суралцахаас ч аргагүй тий. За тэндээс суралцж анхны жанжин штаб байгуулж байгаа. Их Британи, Францын жишгээр тэнгисийн зэрэгээ байгуулж байна гэж байгаа. Жинхэнэ л одоо хүчрхэг далайн гөрнөд байна шүү дээ тий. Тийм байна. За тэгээд ерөнхийдөө энэ тухайн үед энэ үндсэндээ Японы улс төрчтөн ч гэлтгүй ерөнхийдөө ард түмнийх нь нийтлэг ойлголт нь бидний их гүрэн болохгүй бол мөхнө гэдэг ойлголттой. Яг тэгвэл эн чинь Азийн орнууд бүгдээрээ ингээл колониолол мөхөөл тэгэл дотор нь ингээл иргэний дайн хутгаа янз бүр юм ороод ингээл мөхчихсэн. Ингээд үнэхээр сүрч Аз бол үнэхээр сүрч исэн үе байхгүй тий. За тийм учраас ерөнхийдөө тийм амбицтай болсон байгаа. За одоо нөгөө талаас ертөнцийн баруун талаас юу болж байна гэхлээр Оросын эзэнт гүрэн тэлсэн. Тэлээд бүр Сахалин Курилын арлууд гэдэг юу бүр Япон руу орж ирэхэд өгсөн. За тэгээд тэгэхэр ч одоо энэ 200 жилийн инх 50 байцсан эдийн засгийн нөөцөө бүр хахтлан бүрдүүлсэн. Тэгээ хүн ам нь бүр ингээд газрын нөөцтэй тултал өссөн гэдэг байгаа шүү дээ. Ер нь энэ үед Японыг яриад байгаа тийм. Тэгэхэд ийм одоо амар сайн бэлтгэлтэй нэг улс амар одоо гүрний амбицтай болж гарч иж байгаа нэг Япон гэдэг улс байна. Нөгөө талд хаант Орос ч юм болохоор Туркийн дайнд ялцсан. Тий. Тэгэхээр чин одоо Отомантай байлдаад ялцсан. Тэгэхээр Отоман ч өөрөө задраад эхэлсэн. Тий, задраа тэнд нэг дэлхийн том гүрнийг задлаа хийцэн. Одоо жинхэнэ уяас айлган таарсан гэдэг шиг тий. Тим том гүрэн одоо ирээд алс дорнд буюу одоо зүүн Азад хаана ихтэй мөргөлдөх гэдэг байгаа байхгүй нэр. Ер нь тодорхойлж эхэлж байгаа. За Транссибирийн төмөр зам гэдэг юм одоо барьцсан. Тий одоо баригдаад явж байгаа энэ хугацаанд. Тэгэхээр амар эвгүй үдтэй бодоод тэр тэндээс бүр Москвагаас яг өөрлөгчин чиглээд ингээд төмөр зам ингээд тавиад идэг. Тэгэд эн чи явсаар хагаад ямар нэгэн бомбд төрчихөл юм бол тэр чин Японоос тэр бомбд төрсэн Москвагаас тэр төмөр замаар ирсэн зарцуулах хугацаа тээвэрлэх хүчин чадлын хувьд бол бараг адилхан болох гэдэг байхгүй. Газрын зөрүүгээр бүр тэр дэлхийн нөгөө хагас байгаа юм шиг харагдаж байгаа мөртлөө тийм. Тэгэхээр энэ нь бол нэлийн Япончуудыг бас сандаргаж эхэлж байсан. Одоогийн Манжурийн харбины мөгдөн гэдэг тэр газар байгаа шүү дээ. Тэрүүгээр л ирнэ. Одоо эн чинь урагшлсаар гад одоо нөгөө Порт Артурын дайн Туламлан гэдэг ярих тэр хүртэл ирнэ төмөр зам тавьж эхэлсэн. За тэрийг нь болохоор Өмнөд Манжурийн төмөр зам гэж байгаа. За Япончууд ерөөсөө энийг л бариулахгүй гэдэг зорилготой. Энийг бариулах юм бол Япон тэгэл дийлэхгүй шүү дээ. Яаж тэр чи газар нутаг бүх нөөц мөц. Тэр чинь яг ижил хэмжээнд байлдаад ангууд хамгийн төрүүлж авах гэдэг нь Япон байхгүй. Тийм газар нутаг бүх нөөцөө бодсон шүү дээ. Тэр өргөн удам нутагтай. Тэгэхээр чи нөгөө Орос чи өөрөө аль болох удаах зууралдах сонирхолтой ер нь байна тэр тий. Тэгээ нэг тийм том биетэй ноолсоор хагаад унгаад бүх шиг л байхгүй. Тий нөгөө талаар энэ юг харуулж байна. Өөртөө нөгөө нөөц болцсон хүчин чадал сайтай харуулж байгаа байхгүй. Удаан зуралдаад байна гэдэг чинь хүнсний нөөц, зэвсгийн нөөц, хүний нөөцийг тодорхой хэмжээнд тогтоогоор удаан хугацаанд гаргах чадвартай. Эсрэг талаа туйлдуулж агаад унах гэдэг шүү. Юу л байна газар байна, юу л байна хүнс байна тий. Юу л байна газрын нөгөө тал нь бол богино хугацаанд л гинтийн цогцолтоор гинтэлд арж авахгүй л тий. Тэгэхгүй удаан хугацаанд тэсвэр төвчээр нөөц болцоо байхгүй. Яг тэр тухай яг нэлээд сайн яригдах юм. Угсаа яг тэрнээсээ болоод энэ дэ дуустдаг байхгүй. За одоо нэг солонгос энэ тэр за Манжурыг яг газрын зүр дээр харах юм бол ер нь солонгосоос том штэ. За газрын гарцын хувьд бол арай өөр асуудал яригдах байх. Гэтэ яг одоо газар нутгийн хавтгай дэвсгэр
хавтгай дөрвөлжин километр гэдгээр нь ярих юм бол илүү том газар. За энэ дээр том тоглолт өрнөх гээд байгаа. Солонгос дээр бас нэг том тоглолт өрнөх гээд байгаа. За ингээд нэг улс төрийн нөлөөнөд чи ороод за нөгөө солонгосын янз бүрийн хаад ноёд улсуудыг найвлах юм яа ингээд талтаа оруулаад ингээд хоёр талаас Япон, Орос хоёр талаас ингээд нөлөө орсооргаад солонгосын засагчийн өөрөө хоёр фракц болж хуваагдаад солонгосын одоо Оросын талыг дэмжигч Японы талыг дэмжигч гэдэг ингээ хоёр хуваагдсан. Нөгөө арментаас аягүй төстэй шүү дээ. Армен чинь нэг тал нь Перс, нэг тал нь Ром гэж хуваагдчихдаг байсан шүү дээ. За тэрнтэй төстэй. Завсрын Бамбай улсын тавилга юм да тий. Нэг утгаараа ч адилхан. Яг л үнэ. За тий. Тэгээ ерөөсөө ингээд Япончууд чинь Солонгост л одоо ямар нэгэн сөргөлдөгч улсын нөлөөг оруулж болохгүй. Солонгосыг л бид нөлөөний бүснээс алдчих юм бол манай Японы зүрхэн тушаа хутгах чиглүүлсэнтэй адилхан болно гэдэг. Чи газрын зураг дээр харсан ч гэсэн солонгосоос өсрээд орчихвол харагдаад байгаа шүү дээ. За тийм байдалд орсон. За үүний эсрэг их газарт нөлөөтэй болохын тулд Япон их газрыг хятад руу алдан давталсан. Энэ бол одоо орчин үеийн Японы анхны одоо дайн гэсэн үг. Тийм. Нэгдүгürt их газарт одоо нөлөөтэй болох гэж байгаа, түвшиз газартай болох гэж байгаа. За сүр хүчээ одоо нөгөө гинтийн цохилтоор тэр чинь юу ш одоо манж чинь одоо үнэхээр за энэ Япон хятадын дайн гэж нэрлээд байгаа түүхэнд үнэндээ бол энэ Япон манжийн дайн л да. Одоо нөгөө Монголыг хятаджуулах гэсэн цэшээ хатан матан чинь энэ үед сууж байгаа шүү дээ манж дээр. Тэгээд энэ Япон манжийн дайн гэдэг юм болсон. За энэ дээр бол манжийг маш амархан ялсан. Тэгээд сүр хүчээ харуулсан. Тэгээд үндсэндээ сайхан туршилтын дайн болчихж байгаа. Тэгээд одоо ингээд анхны дайнаа хийгээд ялсан. За дайны одоо хожил гэж нэг ашиг тус гэж нэг байх хэрэгтэй шүү дээ. За тэн дээр болохоор 51 авсан. За тэр нэг Яодун хойг гэдэг байгаа. Одоогийн Дайлын хот байдаг. Хятадын Дайлын хот байдаг. Тэр нэг хойг байгаа. Тэр хойгийг авсан. Тэр хойг бас амар ач холбогдолтой. За тэрийг ер нь Яон дээр нэ тэр Порт Артур дээр л энэ орчих гэдэг. За энэ дээр бас нэг нөгөө Европын бүл явж ирсэн. Герман, Орос, Франц гурав нийлж хагаад энийг болохоор трипл интервеншн гэдэг байхгүй. Нөгөө нэг Японы төрөлтийг хязгаарлахын тулд нийлж байгаа дарамтлж хагаад нөгөө Яодоны хоогийг нь буцаагаад манжид өгсөн. Тий. Тэгэхээр нөгөө Японч чи энэ гуравтаа арайч зэрэг байлж чадахгүй шүү дээ. Тийм болохоор тэгэл хүчин давтаал ер нь заа цагаад өгчөж байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чинь нөгөө Яодоны хоогийг нь нэх удаагүй Орос нь манжийг бас дарамтлж хагаад нөгөө юу түрээсийн гэрээгээр тэр газрыг авцсан. Тэр нэг амар чухал стратегийн газар байгаа байхгүй. За энэ дээр бол Японы ард түмэн асар их дургүйцсэн, гутам шиг гэж үтсэн. Тэгээ энэ дээр нэг тийм яг тийм ард нийтээр эзэнт хүрний амбицтай болцсон харагдаад байгаа. Ийм тухайн Японы ард нийтийн үзэл бодол гэхлээр модернизац одоо орчин үеижээг улс бол тусгаар тогтнох ирэхгүй гэж хэлсэн мөр. Одоо ингээд энэ тэр үед том гүрнүүд чинь энэ улс дэлхийг ингээ хуваагаад авчиж чинь тэр дунд ингээд орчин үеийн аримтай орчин үеийн аж үйлдвэрч чадаагүй улс бол үндсэндээ ямар нэгэн улсын колони болоод хөлийн зөвшөөрөхгүй бол устдах тавилантай гэдэг. Тийм үзэл сурталтай болж айхтар тийм эзэнт хүрний төрөмгийлэгч амбицтай болсон байгаа. Энэ ерөнхийдөө албаар л тиймэрхүү төлөвшүүлж байгаа болоо одоо суртлах хул гарч юм уу гэж бодод байгаа. Нөгөө нэг хамгийн ихэнд ирсэн шүү дээ. Нэг бол агуу хөрөн болно, нэг бол мөхөн гэсэн. Тийм л амбицтай болсон. За энэ нөгөө юуны Японтой ямар нэгэн байдлаар уулзраа болохын тулд хилцэр хийхин тулд тэнд нэг хүч байрлаж явах хэрэгтэй шүү дээ, тий. Оросын талаас. Тэгэхээр номхон талаад нөгөө олигтой бомб байдаггүй. Одоо байгаа Владивосток ч юм болохоор мөсддөг. Тэнд флот байрлуулах боломжгүй. Тэгэхээр тэр Ляодон ч юм болохоор үндсэндээ хойд зүгөөсөө явсаар хагаад хамгийн ихний мөсддгүү газар одоо нэг warm water гэдэг байгаа. Тэгэхээр жилийн 4 үйлрэл тэнд фронт байрлуулчаад өөрөөр тэнд берсээ аваач тавьчаад тэгээд хилцээр хийх тий. Аваач бууга шагааж тавьчаад хилцээр хийх боломжтой учраас энэ нэг жижигхэн хойгийг л ерөөс булаалтаад байгаа байхгүй тий. Тэгээд тэр нөгөө Японоос хүчээр булааж авсан гэдэг дээр ер нь Орос, барууны тэр Англи, Германы тэр улсуудтай тохирч жагаад энийг надад булаагаад
булаагаад өгчих би энийг авчи гэсэн маягийн тохироо явсан юм уу таа л гэж харагдаад байгаа. За дахиад энэ дээр бас сонин үйл явдлууд болсон. Энэ үуч нөгөө нэг хятад боксерийн бослого буюу одоо нөгөө нудраган зодоончдын одоо нөгөө юуны эрдэм нудраган зодооны эрдэмтэй хүмүүсийн чинь нөгөө эх орныхаа төлөө бослого энэ төр тэмцэл хийгээд бүлэг нийгэмлэг болоод явчихсан. Тэр бослогыг дарах гэж нэг 100 мянга орчим гэдэг үлүүдээ орц зэрэг орж ирчээд тэр чинь бослогод арчаад гарах хэрэгтэй шүү дээ. Гардгүй. Тэгэхээр чи одоо ингээл нэг тийм шалтгагч гэх юм уу эсвэл зүгээр за гарах гэж байна гэдээ удаад идэх ч юм уу. Тэгэхээр нэг тийм тал бүрээс нь ингээд бүслээл байгаа байхгүй Японыг ер нь. Тийм байна. За энэ үед болохоор юу гэж одоо шууд одоо дайн хийхээс өмнө хилцэр хийх санал тавьж байгаа. Япончууд нь орсуудад. За орсуудад болохоор та нар манжуурыг авчгаа. Угаасаа ойрхон. За бид нар болохоор солонгосыг өөрсдийн нөлөөнийгээд авчия. Тэгээ эн чинь үндсэндээ эн чинь хэдэн онд болоод байгаа? 1901 онд 1-2 оны хооронд болоод байгаа хилцэр байгаа байхгүй. Тэгэхээр дахиад энээсээ 8-9 жилийн дараа шууд эзлээд авчихсан шүү дээ Японч нь солонгосоо тий. За тэгэхээр нэг яг л мөргөлдөөний бамбаа үсийн үйл явдлууд болоод байгаа гэсэн үг. За хоёлоо төр засварлаад их ивент итгэжээд урдчээ тий. За сая хугацааны аялал нэвтрүүлгийг маань Монголдо урамшуулж зарлаад байгаа. Монголдо илүү урамшуулж зарлаад байгаа Skytel компани ивент итгэн ажиллаж байна. За Skytel компани маань дараа төлбөрт үйлчилгээндээ шинжилэлт хийсэн байна. Илүү хурд, илүү хэрэгцээ, илүү үнцэн, илүү датаг үйлчлүүлэгч харилцагч нартаа санал болгож байгаа юм байна. Дараа үеийн мобайл интернетийн сүлжээний хурд буюу чанарыг бодитоор мэдрүүлэхийн тулд дараа төлбөрт хэрэглээг гигабайт GB буюу гигабайт алхамтай болгон шинжилээ гин. Одоо та илүү их дата хэрэглээд илүү бага төлнө гэсэн үг юм байна. Хамгийн чухал нь задгаа датаны тарифын шинжилэл нь өмнө нь мегабайт хэмжигдэхүүнээр тооцогддог байсан бол одоо гигабайтаар хэмжигдэх бөгөөд жишээ нь нэг цагийн киног те одоо өмнөх хэмжигдэхүүнээр үзэхэд 6000 төгрөгөөр үздэг байсан бол одоо ердөө 2000 төгрөгөөр бүтэн киног стримиж үзэх боломжтой болж байгаа юм байна. За энэ нь юу вэ гэхээр хэрэглээгээ 3 дахин ихсгээд 3 дахин бага төлнө гэсэн үг юм байна. За таны багцыг дагалдах дата дуусна гэсэн нэмэлт дата авах шаардлагагүйгээр санаа зовлгүйгээр хэрэглэн учрын бутархаа гигабайтаар хэмжигдэнэ гэсэн үг юм байна. Хурд нь тийм байна л гэсэн үг. За энэ мэдээж илүү хурд, илүү хэрэглээ, илүү үнцэн, илүү дата. Тэгэхээр та бүхэн Skytel компани энэхүү одоо тэг бүтээгдэхүүн үйлчилгээ хэрэглэхийн тулд та ямар нэгэндээ хожих суглаа хонжуур интернет ерөөсөө оролцох шаардлага байхгүй. Та зүгээр өөрөө Skytel-тай холбогдоод ер нь таны дата автоматар тийм болчихж байгаа л гэж ойлгож байна тий. Хэрэглээгээ 3 дахин ихсгээд 3 дахин бага төлнө л гэсэн үг. Ер нь бол дата хэрэглээгээ ихсгэж болно. Төлөх мөнгө чинь багасгаж байгаа юм байна. За дэлгэрэнгүй мэдээллийг Skytel цэгийн болон Facebook-ийн Skytel official хуудаснаас дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой. За Монголдо илүү урамшуул зарласан өнөөдөр нэвтрүүлгийг ивент итгэсэн Skytel баярлалаа. Манай энэ дата технологийн тэр хаа очиж байнга хөгжиж идэх нэг гоё тий. Яаж болох улс төр яаж болох вэ гэжсэн энэ мань хөгжөөд байдаг юм гоё тий. За баярлалаа. За ер нь одоо нэг тухайн үеч нэг дэлхийд тэр чигээр ер нь Японыг бассан маягтай л байгаа шүү дээ. Тий Азийн шин залуус нэг жижигхэн газар нутагта яаж яхад өөрсдөө нэг тийм жижигхэн намхан биетэй улсууд байгаа. Энд 200 жил хаалттай байсан. Тий ер нь баг sub human гэж үзэж байгаа байхгүй тий. Одоо доод зэрэглэлийн хүн гэж үзэж байгаа байхгүй тий. За тэгээд тэр хооронд за ингээд байдлыг өгөт чинь тэгэхэр чин одоо хоёр талд ингээд хүч хуралдаал холбоотнууд үүсэлнэ шүү дээ. За тэгэхэд Оросын талын холбоотнууд нь болохоор Герман гэж байсан, Франц гэж байсан. Тэгэхдээ энэ ер нь жоохон найдваргүй. За Герман яг суртал ухуулга талаасаа нэг тийм шар аюул энэ төр гэсэн суртал ухуулга энэ төр явуулж байсан. Шар гэдэг нь шар арснууд буюу японочдыг илэрхийлж байгаа. Тиймэрхүү одоо суртал ухуулга явуулаад ерөнхийдөө Оросын талд орж явж исэн, Францын талд орж явж исэн. Тэгэхдээ одоо ингэ төсөөлөд үзэхлээр за зандаах та бид гурав холбоотон байлаа гэж цэргийн холбоотон болцсон тий. Тэгээд хинтээч судалдсан, хамт очиж судалдсан шүүгээд. Тэгтэл би очиод хааваас увсд очиж судалдах гэсэн байгаа байхгүй. Тий. Тэгэхээр тэр Франц, Германы цэрэг тэр бүрийн юу хүртэл Япон, Солонгос хүртэл орж ирэхгүй шүү дээ ер нь. Орж ирэхгүй яг нөгөө талдаа эднэр чинь нөгөө бүгд удам судрын үед нөгөө гэр бүлийн харилцаа холбоотой хүмүүс.
Тэг яг нөгөө талаар отоман унсан гэдэг чинь ер нь бол Европт ингээд айгүй уртаар ингээд амьсгаа авах тайвшрах нэг талаар боломж бий болгоцсон. Бас тэрнээс нэг үүдэлтэй төрхөн зургийн юм байсан байх л та. Тэгээ нэгдүгээр та үүсэл ер нь бол ер нь тийш тэ нэрэ те. Анх холбоотон болсон те. За тэгжсэн чинь 1902 онд өстой санаандгүй байдлаар Англи Япон хоёр холбоот болсон. Тэгэхээр чи одоо ингээд энэ том улсууд чинь цэргийн хөвд хүчрэх улсууд чинь хоёр талдаа гараад нэг тийм нэгээ ингээд өчсөн жагталсан байдалтай болчихж байгаа байхгүй. Тэгээд эцсийн үндэ одоо ингээд бүгдээрээ Оросын талд орсон. Эсвэл бүгдээрээ Японы талд орсон бол ядах юмгүй чинь нэг цохоо ичэн штэ. Тэгтэл яг иймэрхүү байдал үүсчингүүд за энэ дээр ерөөсөө ойлгомжтой. Орос Японоос болж энэ том гүрнүүд хоорондоо байлтана л гэж байхгүй хөөс. Тий. Тэгээд зүгээр холбоотон нэртэй ингээд явж байгаа. Тэгээд одоо янз бүрийн одоо зөрчил мөргөлдөн үүсэнгүү тэрийг дайн гэж хүлээн зөвшөөрөхгүй байжгаад одоо эвлэрүүлэх гэж оролддог ч юм уу тэгэх гэж л оролдоно гэсэн үг. Энэ өөрсдөд нь ямар ч ашиггүй юм чинь. Тий. Мэдгч хүү газар одоо энэ Сибирь мибирт юу ч байд мэдэхгүй шүү дээ. Тий. За тэгээд иймэрхүү. За одоо нэг англи гэдэг холбоотонтой болцсон Японч ер нь зоригдчихсан байгаа. За тэгээд нэг Японы талаас болохоор аль болох хилцэр хийяа л гэдэг байгаа. Тэгээд хамгийн сүүлд тавьсан санал нь болохоор Хятад Солонгос хоёрыг одоо дундын бүсээ, бамбай бүсээ буюу тусгаар тогтнолъя гэдэг. Монголтой нэг төстэй бас үйл явдал болох гэдэг тийм тийм санал тавьсан. Энэ дээр нэг Оросуудын яг л одоо барьж исэн тактик л яваад байгаа байхгүй. Хариу өгөхгүй ууддаг. Тэ одоо бид нар дотроо хилцэж байна гэдэг ч юм эсвэл нэг хэсэг таг болдог ч юм яадаг чи. За энэ хооронд зүгээр л манжуурт ингээл цэргийн тоогоо жоохон нэмээл байхгүй нөгөө Транссибирийн төмөр замаа ахиулаад тэ эн чин ерөөс огт гүйцэд болоогүй л байсан юм л дээ. Тий. За тэгээд ингээд удах тусам Оросд ашигтай байгаад. Тэгээ энийг бол Япон мэдчихэд ерөөсөө хүлээхийг хүсээгүй. Ерөөс гинтийн зоригтой цохилт хийх. Энэ Японы түүхэнд яг нэг иймэрхүү юмнууд байгаад. Хэзээч зуралддаггүй нэг өөрийнх нь улсынх нь хүчин чадлынх нь онцлог нь тэр учраас те одоо юу гэдэг нэг жижиг биетэй хүн нэг яахгүй бол те яг нэг мэрэгэн нэг цохилтоор ч юм уу гинт нэг хөлд орж унахгүй бол гэдэг ч юм уу те. За 1904 оны 2 сарын 8-наас шилжих шөнө дайн зарлаагүй байхад Японы торпед завь гэж байгаа шүү дээ. Усан доогор нэг араасаа синстэй явдаг пуужин. За тийм завинууд Порт Артурд гинт довтлж хоёр байлдааны хөлгийн онгоцыг живүүлж Оросуудыг сандралд оруулж самууруулсан гэдэг. За 8-наас 9 жилжих шөнө нэг өдөр өнгөрлөө 10-даа шууд Японд дайн зарласан. Орос шууд эргүүлээд дайн зарласан. Ингээл ерөөсөө нэг өчтөр үржигдэр нь ингээл хилцэр хийжсэн улсууд шууд дайнд орсон. За хүчин чадлын үед бол нөгөө бүс нутгийнхаа хувьд одоо мөргөлдөн үүсэж байгаа газар Солонгос, Манжуургт гоё газар мөргөлдөө үүсэж байгаа шүү дээ. Энэ дээр болвол нөгөө Япон ойрхон гэдгээр одоо ер нь ихэнх юмараа давуу талтай 200 мянган цэрэгтэй. За Британий эзэн хааны тэнгисийн цэргээр одоо өөрийнхөө тэнгисийн цэргийг загварчлаад өөрөөд бүтээсэн. Тийм адмиралтей гэдэг шүү дээ, тийм. За тийм болт. За Орос болохоор арай сул талтай Манжуурт нэг 80 мянган цэрэг байгаа. За тэгээд дөрөв хэлсэн Транссибирийн төмөр зам нь энэ тэндээ жоохон тасархаа. Тэр чинь ингээд нэг газар явж байгаа тасарчдаг нөгөө газрын онцлогоос ч болоод ч юм уу тэр хэсэгтээ төмөр зам тавьж чаддаггүй. Тэгэнгүүт тэн дээр буулгаад ердийг өсгөр зөөгөөд тэгээ дараагийн одоо юунда өртөндөө аваачаад ачдаг тийм жоохон хүндрэлтэй байдалтай байсан. Тэгээд ерөөхдөө ус онгоцууд нь ч гэсэн жоохон хуучны загвартай. Тийм байгаад. За ингэжитэл одоо энэ нэг газар байгаа Солонгосын Чимүүлпо гэдэг. Энэ яг ямар аль хэлээр нь ингэж нэрлэснийг сайн мэдэхгүй байна. Одоогийнхоор бол Инчон. За энд одоо Япончууд цэргээ буулгасан. Тэгээд тэнд Солонгос тухайн үед бол ямар ч орчин үеийн армаар юу ч байхгүй шүү дээ. Тэгэхээр ерөөсөд шууд бууж өгөл нэг газар нутгаар чөлөөтэй зорчих эрхийг өгцсөн байгаа. Ингээд баг ямар ч эсэргүүцэлгүйгээр төшөж газартай болчихж байгаа. Япон их газар дээр. За тэргээрээ дамжуулаад бүх үйлчлэгийн үйл ажиллагаа явуулна гэсэн үг шүү дээ. За Солонгосын засгийн газар Японд ерөөс ингээд бүрэн эрхээ өгцсөн. Сар гаруун дараа Солонгос Манжуурийн хил одоо нөгөө юу штэ Орос хойд Солонгос хоёр хил дагуу байгаа ялуу гол гэж байгаа штэ. Тэр ялуу гол дээр тулаад ирсэн. Ерөөс ингээл сарын дотор л юун дээр Манжуурийн хил дээр өмнөд хил дээр ороод ирчих чинь гэсэн үг. Япончууд. За нөгөө Оросын аримчин цочролд орсон ерөөсө бэлтгэлгүй байсан. Тэгэл ер нь тэр одоо хол байгаа
бүр дорнд хязгаартайгаа нэг учраа олох гэж ядж байгаа л айран байхгүй тий. За тэгээд Порт Артур дээр тийм хүнд цохилт авцсан. Тэгээд ерөөхдөө нэг 70-аад гарч тулдахаас ер нь имээгээд байгаа юм. Тий нэг чинь юунууд нь илүү орчин үеих байгаад шүү дээ. Торпедо зав орж ирээл хоёр том усан онгоцыг сөнөөч чинь гэдэг чинь тэрийг бол 70-аад гарвал ер нь хядуулна л гэсэн үг л ч таарч байгаа. За тэгээд нэх удаагүй Япончууд ч нэг ялуу голыг гаталсан. Энэ гол гатлах тулаан аим шиг тавах хэрэгтэй гаталж байгаа талдаа. Тий. Тэгээд одоо ингээд ер нь нэлээд хит хитэн газрын тулдаанууд яригдах юм. Тэгээд юу юм бэлээ? Япончууд хуучны их сурвалжууд төр болохоор Япончууд ингээл явсан газар болгонаа ингээл гайхамшигт ялалт байгуулаад энэ төргээл ер нь бичсэн байдаг. Гэхдээ сүүлийн үеийн ингээд судалгаануудыг бүгдийг ингээд одоо энэ ч нэг цэргийн хохирлын тоо ч юм уу тэр мөр бүгд шинжлэхтэй яваад байна шүү дээ. Тэрийг нь харахаар Японы хохирлууд ингээд нэмэгдээл идэг. Тэгэхээр энэ ч нэг дандаа нэгдүгürt Оросын цэрэг шиг туршлагагүй байна те. Тэр чин Туркийн дайнд ялцсан ахмад ачт мачт нь явж байгаа шүү дээ те. За хоёрдугаар таньж мэдхгүй газар анх удаа их газар дээр анх удаа орчин үеийн айрмаар одоо дайн тулаан хийж тэр орон чи өвлийг үзэж чинь те. Тэгэхээр ер нь маш их байнгын их хохирол амсаж исэн гэж ер нь гард юм л. За ингээд 5 дугаар сард Японы 2 дугаар айрам Дайлианаар ороод Порт Артурыг их газраас нь тусгаарлах одоо аюул үүсцээ гэж. Нөгөө Порт Артурыг чинь нөгөө шууд далаагаас нь шууд ингээд газарч чадахгүй байгаад байсан. Нөгөө нэг юу нь тэр чинь усан онгоцын устгалаач гэсэн нөгөө юуны бомб тип эхлэлтүүд байгаа шүү дээ. Нөгөө их буунуудаа зоон, пулеметуудаа зоон. Тэгээд тэн дээр нь ерөөсө орж чадахгүйсэн. Тэгээд одоо нөгөө их газраас нь хойроод хойгийнхан хойноос орох гэж байгаа. Хойноос нь урагшаа орхон тий. Тий, тэгж орох гэж байгаа. За энэ нэг Наншаны тулаан гэдэг нэг тулаан болсон. За энэ дээр бол Япончууд бас үнэхээр асар их хохирол амссан. За тэгээд энэ Порт Артур гэж хэлээд байгаа чинь тэр Далиан хотынхоо одоо бомбтыг хэлээд байгаа. Далиан хотоо эзэлсэн. Одоо тэнгуут одоо тэнд байгаа орц цэргүүд нь яг Порт Артур руугаа шахагдаад тэнд ингээд бэхэлт бариад ингээд суучиж байгаа. За тэгвэл энэ нөгөө төмөр зам ингээд байгаад байгаа нөгөө нэг алдаг оног ингээд цэрэг нэмж ирээл, хүн сангамж ирээл, зэвсэг ирээл. Тэгээ ямар ч нэг тийсээд байгаа байхгүй. За энд нэг юм баг кино шиг нэг үйл явдал болсон. Энд одоо нэг Оросын цэргийг хариуцахаар нэг шин Степан Макаров гэдэг нэг жанжин одоо адмирал ирсэн. Тэгээ тэр хүмүүс болохоор илүү тийм одоо офенсив буюу санаачлагтай тулдна. Өмнө нь болох дандаа л хамгаалтын байрал авчаал оруулахгүй гэж үзээдсэн. Одоо болохоор довтлж тулдна гэдэг тийм одоо сэтгэхүйтэй зоримог тийм адмирал ирсэн байгаа юм л та. За ер нь байлтчаал гэдэг те. За тэгээд нэг дайны төлөвлөгөө гаргаж агаад бонтоосоо гарч байлдаад. За тэгэхээр энэ хавьд одоо нэг 70 минут гэдэг штэ. Шүргчих юм бол нөхс онгоц шүргчих юм бол илүүрчдэг. Ардзгар нэг юм харагддаг штэ. Тийм одоо минут байгаа шүү. Тэрийгөө цэвэрлээ гэдэг. Одоо тэр бомбтын тэр ажилтан цэргүүд мэргүүдэд тушаал өгчөөд за өөрөө тэр юуны онгоцуудыг Японы хөлөг онгоцуудыг хөөгөөд өтгөн ман руу ороод тэгээд нөгөө ман нь ингээд арилсан чинь баахгүй отоонд орцсон. Бүслээд бүрэн тэнгэрийн хаяг бүсэлсэн бөөн Японы юунууд хөлөг онгоцууд бас. Тэгээд тэн дээр галлаад бөө юм болоод ялагдаад тэгээ ухарч явж хагаад 1 минут өртөөд тэгээд арайч сүнчээгүү тэгээд цугтж явж байгаа нөгөө цэвэрлж амжаагүй нөгөө ард үлдсэн зэргүүд нь дахиж 1 минут өртөд дэлбэрээд Степан Макаров адмирал өөрөө амнаас алдсан. За энэ дээр 600 цэрэг алдсан. Тэгээд бас нэг одоо яг хүний далайн дайн дээр ер нь хүний хохирол бага байдаг. Яг үлдчих техник хоорондоо байлдаад байгаа учраас далаа дээр сэлж очиод цэргүүд байлдана гэж байхгүй байсан шүү дээ. За тийм. Тэгээд эдийн засгийн хор хохирол яг үнэ. Тий нэг усан онгоц. Эн чинь үндсэндээ тухайн үед хамгийн том далайн тулаан болж байгаа гэж байгаа мөртлөө одоо байлдааны 8 хөлгөн онгоц 14 хөлгөн онгоц энэ гэдэг байхгүй 200 300 биш те. Тэгэхээр нэг хөлгөн онгоц живэх чинь бүр амар том цохилт болдог те. Хэмжээний хохирол болно л да эдийн засгийн. Тэр ч утгаараа аль болох нөгөө сөнөхгүй олдолж авахыг боддог. Технологиос нь суралцсан дайнд тулаан ашиглан те. За зэр зэвсгийг аавн гол нь. Тий. Баахан сум зэв хэрэглэл хангамжны өмнө ч гэсэн байгаа шүү дээ тий. За энэ дээр дахиад Ляо Яны тулдаан гэдэг нэг тийм тулаан болж байгаа. Энэ болохоор хуурай газрын бас хамгийн одоо нэлээд том тулдааны нэг тооцогддог.
Энд болохоор Японы талаас 127 мянган зэрэг оролцсон 484 хөр буутай. Оросын талаас 149 мянган зэрэг оролцоод 673 их буутай. За ингээд байлцсан. Японы талаас 20 мянга, Оросын талаас 19 мянган зэрэг. Тэгээ одоо арай илүү туршлагатай болохоор хохирол бага юмсаад байгаа байхгүй. Оросууд нь тий. За энэ тулаан болохоор ёстой жинхэнэ ид халуунд болсон. За тэгээд энэ Ляо Яны тулдаан гэдэг энэ дээр бол японочууд ялсан. Гэхдээ яг энэ тулдаанс эхлээд хэдийгээр ялсан ч гэсэн Япон цааш давших тийм хэлгүй болсон гэж ер нь үзэх юм билий. За тэгээд тэрийг одоо ерөөхдөө ажиглаад мэдрээд гэх юм уу. Оросын тал нь буцаад одоо шаагуулын тулдаан гэдэг тэр тулдаанд орж байгаа. За тэгвэл бас одоо хин дийлээгүй. За эндээс нэг бас нэг аимшигтэй үзэгдэл болж байгаа. Юу гэхээр нөгөө хайнцчдаг хоёр тал чи хайнцчихлаар нэг хамгийн их аюултай нөхцөл чинь тэр ихгүй. Одоо нөгөө нэг юу баруун өрнөд фронтод онцгойн юмгүй гэдэг нэг ном байдаг, киноч байдаг шүү дээ. Тэгэхээр тэр чинь юу гэхээр газрын зүр дээр харахаар фронт ерөөсө хөдлөхгүй байхлаар хоёр тал байнга байлдаад тэнцээд нэгдэг чинь асар их цусаас гарч ийн гэсэн үг болж таарахгүй тий. Тэгэд нэг ялагдаад ухарчвал тэгээд тэр чинь нэг тодорхой тооны цэрэг алагдал өнгөрч штэ. Тэгтэл хоёр талаас байнга ирээл байлдаал тэнцээл. Тий одоо эндээс эхлээд яг нөгөө одоо Оросын хөссөн одоо дайн өрнж эхэлж ийн гэх юм уу? Нөгөө уддаг, сунжирдаг, нэг хэмэлдэг тий. Эцээдэг, цуцаадаг дайн маягийн дайн болчихж байгаа. За энэ хугацаанд бас нэг Оросын дахиад нэг дараагийн нэг адмирал нь далайн бүсэлтийг сэтлэх гэж оролдоо дахиад алуулчихж байгаа жишээ тэгээд. За ер нь бол Оросууд тулаандаа дийлэгдээд байдаг. Нэг Оросыг ямар ч байсан байлдаал Японыг нөгөө цуцхыг л хүлээгээд байгаа байхгүй тий. За дахиад нэг хамтран ажиллаж байгаа. За тэгээ. Цаг хугацааны аялал нэвтрүүлгийн маань өнөөдрийн дугаарыг гэр бүлийн сонголт урайтай Улаанбаатар гурил ивент итгэж байна. За Улаанбаатар гурил компани нь 25 жилийн түүхтэй 7 төрлийн гурилтай одоо бидний сайн мэддэг дээд гурил, 1 дугаар гурил, 2 дугаар гурил, хэвгтэй гурил, бүхэл өрийн гурил, эрүүл мэндийн гурил болон оюустай гурил гэсэн 7 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг юм байна. За Улаанбаатар гурил үйлдвэр нь бусад гурилын үйлдвэрүүтэй харьцуулахад цэвэр усыг 12 дахин бага зарцуулдаг, эрчим хүчийг 25% бага хэрэглэдэг бөгөөд байгаль орчинд ээлтэй орчин үеийн цогц шийдэлтэй үйлдвэр юм байна. Туркийн Alapala компани нь дэлхийд тэргүүлэгч гурилын тоног төхөөрөмж үйлдвэрлэдэг бөгөөд энэ үйлдвэрийн тоног төхөөрөмжийг Монголд авчирдаг бөгөөд энэнд одоо байгаль ээлтэй эрчим хүчний хэмнэлттэй үйлдвэр юм байна. За Улаанбаатар гурил брэнд нь Монгол улсын гурилын зах зээлийн 32%-ийг дангаараа одоо эзэлдэг хангадаг бөгөөд үйлдвэрийн хүчин чадал, борлуулалтын цар хүрээ, брендийн нэр хүн дээрээ үндэсний хэмжээний томоохон үйлдвэрлэгч болсон юм байна. За өнөөдрийн та бүхэн тэгээ Улаанбаатар гурилын би эдний нөгөө оюустай гурил, эрүүл мэндийн гурил хоёрыг нь нөгөө талх барихтай хэрэгэлдэг. Гой. Тэгээ бас тэр болгон олддгүй маа. Хайдгийн. За тэгэхээр бүх том худалдааны төв захуудаар сүлжээ эдлгүүдээр болон таны гэрээнд орох хүнсний эдлгүүрт Улаанбаатар гурил компани бүх төрлийн одоо гурилын бүтээгдэхүүнүүд байгаа юм байна. За өнөөдрийн нэвтрүүлгийг ивент итгэсэн гэр бүлийн сонголт урайтай Улаанбаатар гурилтай баярлалаа. За баярлалаа. За ингэж байлдаж явсаар хагаад нөгөө түрүүний хар халуунд байлдсан гэж ирсэн шүү дээ. Тэр оныхоо өвөл нь бол 11 12 сар болсон. За энэ дээр болохоор Япончууд бас нэг шийдвэрлэх ялалт байгуулсан байгаа. 203 дугаар толгойн тулаан гэдэг. Тэр болохоор ямар ч толгой гэхэлэр тэрийг эзлээд авчих юм бол тэн дээр их богоо байрлуулад одоо Порт Артур дээр байгаа Оросын одоо бүх бэхлэлт тэрийг одоо бөмбөгдөх боломжтой. Онилох боломжтой. Тэг яг тий харагддаг болчихж байна гэсэн. За тэрийг эзэлж аваад тэгээд за тэрийг аваад тэгээд үндсэндээ Порт Артурын Оросын хүчийг бүрстээ сийчж хайсан. Тэгээд үндсэндээ хэдхэн хоногийн дараа Оросын талд генерал Штойзел гэдэг хүмүүс нь тэр одоо бууж өгөөд Порт Артурыг Япончууд хүлээлгэж өгсөн гэж. За одоо энэ тэнгууд нөгөө Оросууд чинь ухарч байлдаж эхэлнэ. Төмөр замаа таахал төмөр зам хамгаалал ухраал байлдаж шүү дээ. За энэ дэр ингээд энэ дайны ч гэлтгүү тухайн үеийн хамгийн олон хүн оролцсон хамгийн том дайн орчин үеийн дайны жишгэр ч гэсэн нэлээд томдоо орох тийм дайн одоо болсон 1905 оны 2-3 дугаар сард 20 хоног үргэлжилсэн дайн болсон тулаан болсон мөгдөнгийн тулаан гэж байгаа. Японы 1 2 3 4 дугаар арим дөрвөлээ одоо тэр чинь нөгөө үүргээ биелүүлж явсаар гад яг энэ дээр одоо фокуслж бүгд төлөрч ирсэн 270 мянган зэрэгтэй. За Оросын Куропаткин жанжины талаас 300 мянган зэрэгтэй.
ийм олон цэрэг хүч тэнцүү одоо нэгээ бүр эцэг хүртэл байлдана гэхэр чинь энэ ер нь зүгээр л амьдын там болж байгаа байхгүй. Тийм байна. Тэгэд одоо ингээд юуны дайны фронт гэж байгаа шүү дээ. Одоо ингээд за тэнд нэг тийм болж, энд нэг тийм болж. Энэ бол энийг болохоор зүгээр тулааны фронт буюу бүх газар нэг тулаан үргэлжилж байгаа нийт фронтыг ингээд харахад 70 км үргэлжилж байсан гэж. Нэг зохион байгуулалтаар нэгэн тулаан 70 км үргэлжилсэн. Одоо тийм байна. Тэгэхээр энэ бүр хэмжээ хязгааргүй их цус үхэл сонсогдчихлаа. 70 км ордог тийм. За тэгээд 14 хоног асар их цусаас сурулж байлцсан. За тэн дээр Японы генерал Ногигийн 3 дугаар арим өмнө талаас, генерал Курокигийн 1 дугаар арим зүүн талаас нь одоо энэ чинь нөгөө аль болох шулуун байж байгаа л аль нэг тал нь ингээл сэтлээл орох хэвээр шүү дээ тий. Дийлэл. Тэгээд ингээд Японы арим, Оросын аримаа одоо газрын зур дээр харах юм бол урд талаас нь ингээд дээшээ сөхөж эхэлсэн юм л да. Тэгэхэр чи одоо бүслэгдэх гээд эхэлж шүү дээ. Тийм байна. Оросууд нь тий. За тэгээд одоо энгийнээр ярихад бол за ингээд өөдөөс ингээд тулдчихлаа гэхэд уг нь бол сэтлээд ингэж орж хувимж авах хэрэг шаардлагатай байгаад байна шүү дээ тий. Тэгээд ер нь Оросууд бүслэгдэх магадaltaй болсон. Тэгээд эхний ээлжний нөгөө Оросууд чинь юутай зохион байгуулалттай хурж байгаа юм. За нэг тэр толгой дээр очиад нэг тэдийг нэг хоног хамгаалж байгаа ухрын энэ төр гэдэг ч юм уу тий. Тэгээ сүүл рүүгээ энэ ухралт нь зүгээр замбраа алдаа зугталт болж явсан. Тий. Тэгэхэр ч одоо бөөнөрөө бүр алуулна гэсэн үг шүү дээ. Гэхдээ энэ дээр Японы талаас та тийм ч сайн нэгч одоо хороож чадаагүй гэдэг яг л өөрсдөө цуццсан. Тийм байдалтай жинхэнэ одоо аимшигтай юм болсон. За Цүшимагийн тулааныг ярихгүй бол 10 минут байна. 10 минут үлдсэн байна. За Балтийн флот гэж байгаа. Оросын. Балтийн флот гэж юу бүр Балтийн тэнгис дээр. Тий, Балтийн тэнгис дээр байгаа. Тэнд чинь эдгээр чинь хойд мөсөн даалгаар явж чадахгүй шүү дээ. Тэр битүү хүмүүс тэн дээр тэр флот явна гэж байхгүй тий. Тэгэхээр чинь эдгээр чинь Балтийн тэнгисээс гараад Ламанши хоолоогоор яваад Испанийг тойроод, Европыг тойроод, Африкийг тойроод, Энтекийн далайгаар яваад, Хятадыг тойроод тэгж 24,000 км зам туйлж Аст оронд очсон байхгүй. Балтийн флот нь Аст оронд ирсэн юм уу? Тий. Энд гэхдээ дайны хэд хонд вэ? Энд чинь 1904 баха. Тий, тэгж. Тэгэхээр Порт Артурыг алдцсны дараах үйл явдлаа. Яг алдчихад ухарч байлдаж явж байгаа үе. Тэгээд тэр чинь нэг буцаад далаагаа эзэлж аваад далаагаас тусланж үзүүлэх гээд дээрэс нь Японы янз бүрийн хангамж өмжийг таслах гээд шүү дээ. Тийм байна. Тэхийн тулд бүр Балтаас флотоо авчирсан байхгүй. За тэгээд эдгэр чинь бас замдаа явж байхдаа нэг Британий нэг хөлөг мөлгийг танихгүй галны гээд бас Британтайгаа дайн зарлж шахсан гэж байгаа. За тийм бас. За тэгээд энэ дээр өстой Япончууд харж агаад яг Цүшимаг гээд арлын тэр нэг жоохон хадаас ихтэй. Тэр хавьд орж ирж яхад нь отоод гинт гал нээгээд тэгээд энэ одоо тухай дэлхийд хамгийн том тооцогчээс одоо нэг Спаниш армада гэдэг шиг тийм том тооцогчээсэн одоо Оросын эзэн хааны Балтийн флотоос баг хүчилдэг. Одоо яг бүр тоо баримтаар нь гаргасан нэг үндс нь яг юунууд томоохон хөлгүүд нь ихэнх нь устсан, ганц хоёр нь олзлогдсон. Тэгээд зарим нэг одоо адмирал, офицер хүмүүс нь болохоор жижиг завар евро шал хамаагүй бомб руу амьд гарсан марсан гэсэн. Тийм. Тэгээд Цүшимагийн тулаан бол одоо ингээд их газар дээр ингээд хэцүү байдалтай байгаад идэг. Далаа дээр бол тийм том ялалт байгуулж байгаамаа. За ингээд Орос энэ удаан үргэлжлэх юм бол одоо за тухайн үед ингээд өрнөж байгаа байдлыг нь харах юм бол Орос ер нь ялагдахаар гэж харагдаж байсан. Тэгэхдээ далдуура Япон бас үнэхээр эцэстэй тулж ирсэн. Одоо цэргийн бүх хангамж те. За тэгээд дахиад нөгөө Сахалины хоогийг эзэлж аваад тэн дээр цэргээ буулгаад одоо баруун тийшээ ингээд давшиж эхэлсэн гэсэн үг л дээ. Энэ ер нь газрын зүр дээр харахаар тийм штэ. Сахалины тэр хавийг ингээд алдчих юм бол Манжурийн тэр хавийг алдчих юм бол Орос чи өөрөө Уралын нөрөө хүртэл шийдэгдэж штэ. Тэр хүртэл ямар тогтох газар байхгүй штэ ер нь л. Тийм одоо маш жижиг юм болно гэд төсөл Орос орны тэгж төсөөлөгдөж байгаа зү те. За тэгээд 1905 оны 100 болсон. Тэгээд хоёр тал үндсэндээ хоёулаа байлдах чадваргүй болсон. Одоо төсөөлөх юм бол одоо зодтолдож байгаад Япон Оросоо унгаацсан. Гэхдээ өөрөө зодох
зодгоч тэнхэлгүй болцсон. Ялтаа тунхлаг гэсэн хэлбэл байна л дээ. Тий. Cold stall гэдэг байгаа шүү дээ. Одоо яг дайнд бол яг ингээд аль аль нь цуцаад гацалтын байдалд орох. За тэгээд тэгсэн чинь 8 дугаар сард Теодор Рузвельт Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч. За Теодор Рузвельтийн зуучлалснаар Орос Японы талууд Америк нэгдсэн улсын Нью Хэмпшир мужийн Портсмут хотод уулзаж инхэн гэрээ байгуулсан. За тэгээд энүүгээрээ одоо Теодор Рузвельт Нобелийн шагнал авсан байдаг. Одоо юуны их тайвны шагналын те. За тэгэд энэ яг хэрэлцээр бол нэлээд удаан үргэлжилсэн. Энэ хоёр тал чинь аль аль нь ялагдсан юм шиг харагдмааргүй байгаад байгаа байхгүй. Тэгээд хин хэнийг эгогийн бүтэн авч үлдэх хэрэгтэй болоод тэр зөөчлөж байгаа Теодор Рузвельтийн үед те. За тийм байдалтай. Ингээд нэлээд удаа нэг сар орчим хугацаанд энэ юу үргэлжилсэн, хэлцээр үргэлжилсэн. За тэгээд 9 сарын 5-нд энэ одоо Портсмутын гэрээ гэж нэрлэгддэг энэ гэрээгээр одоо дайн Орос Японы дайн дуусж байгаа маа үндсэндээ нэг өстөд будаа болгоор дуустал нь одоо устгаж алж иж нэг юм дуусж байгаа. За энэ дээр Япон юу хожсон бэ гэхлээр за Солонгос чөлөөтэй үйл ажиллагаа явуулж болно гэж. Тэгэхээр энэ чинь одоо нэг эдийн засгийн үйл ажиллагаа явуулна, улс төрийн нөлөөгөө тогтооно гэдэг. За тэгээд түрүү ярьсан үндсэндээ 1910 онд албан ёсоор эзэлж явах үндэс нь энд тавигдчихж байгаа. За Сахалины арлын талыг Япон өгсөн. За энэ дээр одоо Япончуудын хамгийн гомдолтой нэг юм нь дайны нөхөн төлбөр гэдэг юм. Одоо чинь нөгөө ялсан тал нь нөгөөхөө дээрлэгч мөнгө авна шүү дээ. Манайх одоо танартай байлд ийм хохирол амссан энэний нөхөн төлбөрийг төлөхгүй бид нар дайнаа үргэлжлүүллээ. Тэгж одоо дайны нөхөн төлбөр авах гэсэн тэн дээр харин Оросын тал нь Орос ч нэг ер нь Европ талын учраас Рузвельт нь Оростой жоо илэгтэй байгаа байхгүй. Тэгээд үндсэндээ одоо ер нь жоохон хөлөгдөж жагаад жоохон өөрчлөлт оруулж байгаа. Тэгээд мөнгө төгрөг өгөхөөргүйгээр салгацсан. Тийм асуудал болсон. Тэгээд энэ дээр Японд бослог тэмцэл болсон. Тэр чинь хамаг аав нь хүү нь ах дүү нь дайнд яваад өчнөө олнороо өгцөн байгаад байдаг. Тэгээ нэг империалист амбиц нь байгаад байдаг. Тийм болохоор энэ дотроо маш их цэргийн дотор уралд гарсан, ардын дотор бослого тэмцэл гарсан. Энэ бид нар асар их нөхөн төлбөр авах хэрэгтэй байсан гэж. Одоо тэгээд ийм амар хохиролтой дайн хийцэн. Тэгээ буцаагаад авах юм үнэхээр жоохон санагдаад. Тэгэхээр чин дараагийн дайнд болох нь тодорхой. Тэгээ тэн дээр сэхэж амжихгүй гэж Япон одоо өөрөөсөө бодож байгаа хгүй ийм бага дайны төлбөр авч байгаа юм чинь. Тийм. Гэхдээ одоо яг нэр хүндийн хувьд за Японыг үнэхээр хүчрэх гүрэн болсон юм байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн. Энэ ерөөсөө орчин үеийн түүхэнд 19-20 дугаар зууны түүхэнд Азийн хүч, Европын хүчийг ялж байгаа анхны тохиолдол. Тийм болж түүхэнд үлдэж байгаа. Тэрүүгээр энэ дан бас их онцлогтой. За Оросын тал болохоор арайч нэг дэлхийн тавцангаас унчаагүй нэг тийм нүүрээ тахалж гарсан. Энэ дайны төлбөрийг өгсөн бол өстө нэр хүнд будаа болох байсан. Тийм байна. Яг энэ нөгөө юутай л адилхан л төв санагдчихлаа л да. Би ч юм ярьж илүү нөгөө Европын холбоо үүссэн өөрө түүх нь Европын нөгөө нүүрс гангийн холбоо гэдэг холбоогоор эхэлсэн байхгүй юу? Шалтгаан нь Германыг нүүрс гангийн холбоотойроо дахиад нэг дайн санхүүжүүлэхгүй гэдэг хяналтыг тавихын тулд Германыг оруулаад үндсэн одоо 6 улс байдгийн тэр дөрөв нийлүүлээд ер нь бол цаад цаанаа нь бол Германы ган нүүрсний олборлтыг түүнээс олсон үр ашгийг хэрхэн зарцуулж байгаа хянах царилгатай байх болоо. Тэрэн шиг магадгүй арай нөгөө зуучлагт тал маань арай нейтрал тал байгаад Японд маш их хэмжээний дайны нөхөн олгор өгсөн бол дахиад дараагийн дайныг илүү хүчтэйгээр, илүү хорслолтойгоор, илүү зэр зэвсэх хөнөөлтөйгоор санхүүжүүлэх боломжтой. Нөгөө талаас Америк номхон далайд тийм том тэртээ дөрвөө Япон маш том империалист хүчтэй улс болсон те. Тэрний дараа түүээсэн тэр хэмжээнд өгөн түүээлгүүлэхгүй санаа нь байсан байж болох юм те. Магадгүй энэ Япон явандаа ер нь аюул тарина гэдгийг эртнээс харсан ч энэ ч гол нөгөө нэг дэлхийн 2 дугаар дайн дээр тэнхлэгийн улс болоод ороод ирчихэж байгаа шүү дээ. Тэг яг дэлхийн 2 дугаар дайн дээр Япон энээсээ өшөө хүчтэй орж ирсэн бол за магадгүй дээрээс нь эзэн таарад нөгөө Америкийн төмийн мөнгө хийж амжаагүй бол гэл бодох ч юм уу те. Тэгэд болохоор дэлхийн төв шаал өөрөөр ингэж эргээд явчих боломжтой байсан. Энэ дээр нөгөө манай цус 50 дарангуулагчийн дарангуулагч дээрээс Хидэки тоожо. Тэр чин бол яг энэ одоо гутамшигт Портсмутын гэрээг жигшиж гарч ирсэн том генералуудын нэг байхгүй.
Тэгэхээр бас японочууд нэг тэдний сэтгүүний онцлог маш өөр байна тий. Яг нэг нийтлэг эрх ашиг, нийтлэг үзэл санаа, итгэл үнэмшил, зориг гэж юм байгаад байна. Улс орны эрх ашиг, Япон нэр түүний тий ашиг сонирхол гэдэг үргэлж хувь хүнийхээс илүү тавигддаг. Тэр Хидэки Тошигийн талаар уншиж байхад надад яг тэгж санагдсан байхгүй юу? Өөрийнх нь эрх ашиг ерөөсөө энэ шал өөрийн боддог ангид байдаг юм байна гэсэн ойлголт төрж байна. Үхэгтэй хүртэл бүх хэрэг ганцаараа өөрч өгөх гэж оролдож байгаа шүү дээ. А гэхдээ би өөрийгөө буруу зүйл хийсэн гэж бодохгүй. Би их орныхоо төлөө хааныхаа төлөө зүтгэсэн. Өөрийнхөө зөв гэж бодож байгаагаар. Тэгээ хаана авч гарсан шүү дээ. Харин тий. За маш сонирхолтой нэвтрүүлэг байлаа. За баярлалаа. Баярлалаа Мөнхбаатар. Баярлалаа. За та бүхэнд шинжлэх ухаан танин мэдхүн од мөндөр сувгийн цаг хугацааны аялал нэвтрүүлэг хүрлээ. Нэвтрүүлгийн хөтлөгч Мөнхбаатар болон Мөнхцөл миний бие бэлтлээ. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сувг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 дэлгөөнөөр хүрлээ. Өнөөдрийн дугаарыг Монголдо илүү урамшуул зарласан Skytel болон гэр бүлийн сонголт ураатай Улаанбаатар гурил компани ивент итгэн та бүгд түрлээ. Дараагийн дугаар уулзтлаа. Баяртай. За баярлалаа баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100 мянган төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худал ажлын банкны данс байгаа 4191 Тэг 4518. Та 100 мянган төгрөгөө шилжүүлэхдээ гүйлгийн утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100 мянган төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.